Цингэл ах ч одоо залуу байсан бол олимпиад гимнастикийн төрлөөр л орохоор байж тээ. Хай. Сайхан шүү. Усны хожигноогоо сонсоод зүрхэн дотор нарны элчнээр гүүрийн нэгэний цэвэр агаар намгүн байдал усны хожигноо шөөний жиргээ галын дэвргээ өвс ногооны үнээр хүүхдийн инээмсгэл модны шуган галын дэвргээ солонгийн долоонгоо зүрхэндээ сайхан төсөөлөх. Тэгээ сайхан энэ зүйлүүд зүрх сэтгэлд байхад л хүний инээмсгэл эрхэмсэг зан илүүл таалуулж хайрлуулж халамжлуулж энэ элчтэй энергитэй сайн сайхан явах чинь бол зүрхэнд бол алдагдахгүй байгаа шүү дээ. Саяны зүйлүүд бол зүрх сэтгэлийг хөглөдөг зүйл зүрх сэтгэлээс байгалийн зүйлүүд гараа авчихаар л толгой тархинд айц хүйдс ороод уур уцаар ус онзон гоног готрол горшоор атаа жөтөө ороод байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ байгалийн одоо энэ давтамжийн энерги 9 зүйл бол Бурхан алдуу уулын Чингис хааны 9 зүйлийг бол одоохондоо бол би эзэмшиж байна. Тэр зүйлүүдээрээ би заслаа хийж, тэр зүйлүүдээс би мэдрэмж энерги авч, тэр зүйлүүдэд зүрх сэтгэлдээ хадгалж тийм байгаль дэлхийтэй ойр алтнартай ойр явж хүн амьтандаа тус болж өөрийнхөө эрүүл энхийг ч гэсэн ухаанаас ч гэсэн авч явна да. Маш сонирн бясалгал байна. Гайгүй энэ бясалгал биш. Би зүгээр тархины цусан хангамж чаа сайжруулъя дандаа ингэж хобби болгоод ингээ сайхан хөл бас би таныг одоо толгоогоороо нарнаас юм аваад тэгээд толгоогоороо газар дуугаад энерги шингээгээд идэм юм уу гэж бодоод байгаа ш. Энэ тийм байхгүй ч. За. Яг зөв хобби байхгүй юу? Ааха. Тэ. За би одоо бас тэгье. Та намайг нэг бичээд надаас нэг ярилцлага аваадгаа та. Юу байхгүй юм бэ? Гөө чи ингэж яхад бичлэг ер нь тэгээд юу шүү дээ. Энд чинь яг үннийг хэлэхэд болов. Энэ толгой төрхөө баян л одоо ингэж амрааж зүрх сэтгэлээ чөлөөлж өөрийгөө сайхан тэнэлгэж өөрийгөө олохын төлөө л Ер нь гэхдээ ах бэлдээгүй ингээ мдээгүй байж хад хийсэн бичлэгч айгуу гоё шүү дээ. тийм гоё. Тийм. Ер нь гэхдээ яг мэдсэн чи яг мэдээгүй яг айхтар хүнээс нуугаад ах юм байх биш ямар. Тэгээ сайхан байгаль дэлхий дээр зүгээр ингээ сайхан. Ингээл одоо ингээл хөвтөөд биш үү ингээ. Сайхан. Ингээл сайхан. Ядаа шамуудын зэха дууг сонсоод одоо тэгээд усны аржигногоо сонсоод. Сайхан шүү дээ.